За сайн байцгаана уу? iOS 18.6.2 апдейт гарсан байна. За энэ хүү апдейт нь 2 зэгтэй учраас мэдээллийн аюулгүй байдлын контент сайжруулалт орсон уу гэвэл орсон. За тэгээд хэдүүлээ сайт руу нөрөөд харах юм бол ганцхан засалт буюу image аюу дээр бол орсон байх нэ. За тэгээд мэдрэмжийнхээ хэсэг рүү шууд бол орцгоё. Apple-ийн дараагийн ивент 9 сарын 9-нд бол товлогдлоо. За тэгээд та нар apple.com гэдээ орох юм бол хамгийн дээдлийн хэсэгт нь бол яг энэ ивент нь бол гараад ирнэ. Add to calendar гэдээ дарах юм бол та нарт календар чинь шууд нэмэгдэж чинь минийх дээр бол одоо нэмэгдсэн байна. Нэмгийг хүсвэл ингэж бол нэмдэг. За тэгээд Apple-ийн news room руу орох юм бол одоо ойролцоогоор 12 цаг 13 минут юм одоо Tim Cook-ийн пост хийсэн байдалтайгаар дараагийн Apple event-ийг бол зарласан. За тэгээд event-ийн нэр нь болохоор A-dropping гэдэг одоо нэртэйгээр бол гарах нь байна. Tim Cook-ийн Twitter хуудас руу ингээ ороод харах юм бол бас ингээ Twitter-ээр бол оруулсан байгаа. Тэгээд аятай бол явж байгаа. За тэгээд сүүлийн хэдэн жил гарсан Apple event-үүдээс ер нь бас их онцлогдоо гоё аятай бас ийгүү өвөрмөц гоё одоо загвартай харагдаж байгаа юм лого бол харагдсан. Тэгээд iPhone 17-гийн энэ хүү ивент маань 9 сарын 9-өөс 9 сарын 10-нд шилжих шөнийн 1 цагт Улаанбаатарын цагаар болоод ингээд цацагдах нэ. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээд би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. iOS 18.6 апдейт руу яг хийх нь зөв буруу гэдэг дээр мэдээлэл аюул байдал талаас бол мэдээж хэрэг зөв. Юу ч хэлж болохыг хинч мэдгүй учраас аюулгүй байдлаа бодоод бол апдейт хийж яах нь бол зөв байдаг. Харин батарейны хувьд ярих юм бол бас хөөрхөн гайгүй репортууд бол чадсан. За iPhone 15 16 гэдэг хоёр загвар дээр бол ямар ч байсан батарей нь бол өмнөхөөсөө бол сайжирсан. За тэгээ мууза iPhone нь бол нэлээд олон олцсон. iPhone 10-аар, энгийн iPhone 11, 2 дахь iPhone SE, энгийн iPhone 12, iPhone 12 mini, iPhone 13, iPhone 15 загварууд дээр ер нь бол өмнөхөөсөө мууцсан гэдэг репортыг олгож чадсан байгаа.